Өглөөний мэнд. За өнөөдөр бид хоёрын anniversary болж байна. 2 жилийн өмнө Монголд хурмаа идсэн байна. Тэгээд яг аль бие усныхын өдөр нь болохоор маргааш ахгүй юу. Тэгээд өнөөдөр энэ тагсын өдөр болж байгаа болохоор бид хоёр хоёлаа маргааш амрах болохоор өнөөдөр тэмдэглэх гэж байгаа. За тэгээд би өглөө одоо гэрээсээ гарсан. Ажил руугаа явж гин. Тэгээд энэ удаагийнхаа бит хоёр хурмынхаа баярыг яаж тэмдэглэх гэж байгаа вэ гэхээр яг хоёулахнаа хамтдаа гоё цагийг өнгөрөөгээд тэгээд Шангрила зочид будалд би өрөө захиалцсан. Тэгээд тэмдэглэх гэж байгаа. Гоё өөр юм уу хийж үзье гэж одоо. Тэгээд энэ удаа болохоор манай нөгөө менежер юу явцсан? Аяллаар явцсан, бас engagement-тэй хийх гэж байгаа гэд. Тийм болохоор би гадагш явж чадаагүй. Яагаад гэвэл ажиллаа хийх ёстой учраас тэгээд тиймээс бол жил болгоныхаа гоё хурмынхаа баяраар ийшээ тийшээ явъя гэж бодсон. Гэхдээ манай нөгөө менежер буцаад ирэнгүүт бит хоёр аяллаар явнаа. Тэгээд яг одоогийн байдлаар болохоор аяллаар явж амжихгүй байгаа болохоор би за яаж тэмдэглэх вэ? Зүгээр нэг гадар ингээл хоолнд ороод яаж ийснаас яг Сиднейдээ нэг гоё ерөөсөө вивтэй яг хоёулахнаа ингээ гоё цочид буудал бууж үзье бодоо яваад идэв гэсэн аахгүй. Тэгээд за ер нь тэрийг хийчихьгээд тэгээд одоо цочид буудалд өнөөдөр Шангрилад буун бит хоёр. Тэгээд би болохоор 3 цагаас таарна. 3 цагаас чекин юм бэлээ. Манай хүн таарчаад гэртээ ирээд тэгээд миний бэлдсэн хувц мөвцийг аваад тэгээд шууд намайг ирж аваад тэгээд бит хоёр цаашаага шууд манай ажлаас нэг хэдхэн минутын зайтай Шангрила руу явна. Би нөгөө нэг өсөө өглөө жоохон яарвал гэрээсээ гарлаа өсөө ороогоол гарцсан. Бас ингээ амар гоё юм бодсон байсан чи яг ингээд босноор босонгүй амар гоё happy anniversary гэсэн шармаар гоё чимэглэх юмнууд захиалсан байсан байхгүй юу Amazon-оос. Тэгсэн чинь манай хүн Amazon-ийнхаа Prime-ыг устгацсан нөгөө subscription-ийг байхгүй болгоцсон байснаа. Марцсан захицсан. Тэгээ бит хоёр хоног хүлээгээд уулын дандаа өдөртөө ичдэг байхгүй юу. Тэг яасан болоо гэд би өчигдөр хараа чи үдтэй шалгатаа яасан бол гэсэн чинь би гівгэн санаанд ороо чи нэрээ юугаа цоцолцсон штэ subscription цоцолцсон штэ гэд санаанд ороо. Тэгээ нөхөртөөсөн чи юу ээ тийм биллүү чи надаа хэлэхгүй гэд. Тэгээ манай юмнуудаа бүгдийг cancel хийж агаад дахиад subscription итвэхжүүлээд тэгээ өчигдөр захисан орой тэгээд яг гоё миний цаг бодож исэн шиг шаармаар бол захиж амжаагүй. Тэр нь болохоор бүр 7 хоногийн дараа эднэр ирнгээд үгүй бүтэн сайнд ирнгээд бит хоёрыг бүр дуусцсны дараа ирнгээд тэгээд манай хүн за нэг юм байна. Энийг захичвал шөндөө ирчих юм байна гэд өчигдөр орой захисан чинь өнөөдөр би лоббидо үзсэн чи одоо хүртэл ирээгүй байна. Тэгээ өнөөдөр чадуулаад ирж амжих юм болоо яах юм бол тэгээ би ямарч байсан ажилдаа очоод бүр болохгүй бол манай ажлын тэр хаваар тийм чимэглэлийн газар парти шоп ч бүр хол байд юм аа. За тэгээд харж байгаа л болох нь дээ. За тэгээд ажил дээр очоод өнөөдрийн гоё влогтойгоо хамтдаа байцаагаараа би одоо трендээс онгож байна. Би таны авцаа. Ямар гоё юм бэ? Цэнхэр өнгөтэй. Энэ бүр миний дуртай өнгө байна. Энэ болохоор гоё жимслэг гинэ.
За би Victoria's Secret-д цайны цагаараа ороод ирсэн байна. Тэгээд энэ ягаан унтлагын явцыг авъя гэж бодож байна. Яг манай ажлын хажууд нэрээ City-д Victoria's Secret нэгтсэн байгаа. Тэгээд Victoria's Secret-д би бүр амар туртай байсан. За 10 жил байдаг бах та. Энэний бүр местнийх нь хөнгнөөс нь төгтөг байсан гэдэг одоо манай найзын их чинь Америкт байдаг байсан. Тэгээд манай найзаасаа би худалдаж аваад баг хөнгөөс нь төгчихсэн. Амар гоё дурсан ч сэрэгч байна. Аа энэ миний хата. Яг гоё бүгд насны дурсамж сэрэгч байна. Энэ шимэг нь бүр айгүй гоё юм байна аа. Ажлаа тараад явж гин. Манай өнөөдөр жоохон оройдод харцсан. Тэгээ би хүлэнгээ парти шоп руу орж чимэглэлээ харах гэж байна. Бараг ирж байна. Юу вэ? Гатаач амар халуун байна. Энэ зузаан ямиг тайлж хаяхаас. Яны энэ байгаа гинэ. Йоо, хартаа. Тига. Шара авчлаа хартаа. Яа, ямар гоё юм бэ? Харин тийм ээ. Тэ хай манайхаа бит хоёрын хормын өдөр маргааш болно. Одоо юу яах чинь? Будалд ороод ирсэн байна. Та нартай харуулъя. Room tour хийж үзүүлье. За ингээд ороод ирэнгүүт нь энэ чинь нэм хөрхөн юм буудантай ор байна. Бараг 3 үеинд байж болохоор юм шиг байна. Тэг бит хоёр бараг дүүгээ дуудах уу яах уу гэж бодож байна. За ийшээ ингээ явангууд энэ болохоор bathroom нь байна. Bathroom нь ингэж харагдаж байна. Тэгээд энэ болохоор өнөөдрийн миний өмсөх хувцас байна. Гуталтайгаа ингэж өмснө. Ингэж харагдаж байна. За одоо цаг 4 энд болохоор ингээд нөгөө халаад иднэр гээд янз бүр юмнууд нь байд юм байна. За ийшээ өрөөн Дэн манай уцаараа ажиллаа амжуулчаад дахиж бит хоёр өнөөдөр уцаа оролдохгүй те араа тийм гэж. За энэ бит хоёрын хувцаанаар юмнууд байна. Тэгээ амар хөөрхөн том юм байна. Амар гоё зай талбай ихтэй. Тэгээд хамгийн гоё нь болохоор ингээд Opera House маань яг тэнд харагдаж байна. Тэгээд ийм шар авсан anniversary гэсэн ингэж харагдаж байна. Nice. Энэ улаан уруулын будка харин яах вэ гэж бодож байна. Улаан уруулын будка гараа угааны сайн яа. Хоёрт юу ирж байна? Бэлэг ирж байна гэсэн. Бид хоёрт бэлэг ирж байгаа. Thank you. Гоё ирж байгаа юм шиг. Бид хоёрын anniversary гэдэг юм гоё ирж. Шампаньяг талаасан юм уу? За юу авчирсан бэ гэхээр чадварын биеийн юм юуг авчирсан. Тэгээ өнөөдрийн миний түрхэх үнэртэй бас болохоор энэ Cursaral гэдэг энэ үнэртэй бас байгаа.
Тэгээд л ийм хиттэй юм авчирсан байна. Мейкапа, уруулын бодогтой. Солонгос. Тэ миний аутфит ингэж харагдчихээн. Тэр өдөр болохоор одоо яг зөвхөн инфлюенсеруудад онгоох тийм өдөр байхгүй юу? 1 цаг 30 минут хугацаанд тэгээд тэрэнд нь би бүр ажиллаж байгаа. Би болохоор өнөөдөр ийм цаанаас нь цэнхэр өнгөрнөдөө бодороо гэсэн тэгээд ийм цэнхэр өнгийн хувцастаа шинээр савааж нээлт хийж байгаа байхгүй. Тэгээд тэрэнд нь зориулаад одоо бас Австрал Аавуудын баяр болох гэж байгаа. Тэгээд 8 сард юу айгуу эрэгтэй уснууд дээр фокус өгдөг. Тэгээд шин савааж гарч байгаа болохоор энэ удаа юм гоё pop-up хийж байгаа. За тэгээд тийшээ явж юм би бараг л хоцорлоо юу. Гэрээсээ Uber дуудсан явж юм. Өглөөс ирээд нүүр мүрээ будаад жоохон ингээл юм хоцрол очт юм да. За тэгээд очиод би гоё та нартай ивэнтээ харуулъя. Сүүл гарсан Savage Extra Sweat. Өнөөдөр би нэг гоё газар руу явах гэж байна. Найзтай гоё юм цэцэг авсан. Тэгээд би өмнөх влогууд дээр нэлээ гарч исэн да. Тэгээ нэг яг манай гэрийн хажууханд байнгын гоё ингэ чимэглэлээ өөрчилдөг гоё газар байдیں۔ Тэгээ тэр газар одоо Барбины чимэглэлээр дахиад чимэглэлсэн байгаа. Манай дүү эмэгтэй дүү Монголоос ирж хахад 3 жил юм бас Барбины чимэглэлтэйсэн. Тэгээд энэ жил бас дахиад хийсэн юм лээ. Одоо баг уух гэж юм уу яах гэж. Тэгээд тэрэнд нь гоё очиж үзгээд би нэг амар хувцалт эднэрээ бэлдээгүй байсан. Тэг өглөө бүр сандраал нэг ийм юм өмсөл гарчлаа. Тэгүрээ ягаан үгүй юм цаамц өмссөн. Тийм урт солонгосоос авсан юу бүх өмссөн ингээ явж байна. Одоо замд явж тэгээд очиод гоё та нартай ямар газар байгааг харуулъя. Сиднейд миний очих дуртай хамгийн гоё газруудын нэг болохоор Grounds of Alexandra байгаа. За эднийх болохоор улирал болгондоо чимэглэлээ байнгын ингэж сольдог. Тэгээд энэ удаагийн чимэглэл нь болохоор Барбигаар чимэглэлсэн байсан. Тэгээд би бүр мэдгүй хоцрох чийсэн бэлээ. 9 сарын 6 хүртлийн чимэглэл нь байх юм бэлээ. Тэгээд та нар маань ч гэсэн очиод үзээрэй. Хүүхдээ бол хүүхдээ дагуулад үнэхээр гоё өдөр байлаа.